Сайн байцгаана уу? За энэ видеог үзэх өдрийн мэндийг хүргэе. Би 9-р сарын ерөнхий төлөв байдал хэлэх гэж байна. За миний майк суул байна гэж түрүүчийн видео дээр хүмүүс их хэлсэн. Энэ видео дээр ямар байхыг мэдэхгүй байна. Гэхдээ гайгүй байх гэж найдаж байна. За тэгээд 3 сонголт өгье. Би 3 өдрөө сонгуулна. Өдрөө сонгуулахдаа бас намайг жоохон удаан бариач гэж хэлсэн болохоор өнөөдөр жоохон удаан барих болно. За видео хийх хүний хувьд бол надад бүр мэрэгжлийн төвшөнд хийх тийм багаж хэрэгсэл нь одоохондоо алгаа. Гэхдээ юу байгаагаараа дайлаа. Би уцаараа л бичлэг хийдэг. Тэрүүгээрээ л хий. Хамгийн гол нь та нар өгж байгаа мессежинд илүү анхаараарай. За ингээд би хүмүүсийг төөрөгдүүлэхгүй тулд 3 өөр өнгөтэй өдөр сонгосон байгаа. За ингээ харуулъя. Хамгийн ихний өдрийг сонгох юм бол ийм ягаан өнгөтэй. Baby pink өнгөтэй гэж ойлгож болно. Ийм ягаан өнгөтэй. Хэрвээ энэ өнгө таалагдсан бол 1-р групп гэж өөрийгөө ойлгож болно. Baby pink өнгө шүү за. За 2-р групп. Энэ бол чернэлийн ягаан өнгөтэй үзэр байгаа. Чернэлийн ягаан өнгөтэй үзэр. 3-р групп ийм алтан шар, алтлаг хартай өнгөтэй ийм үзэр байгаа. За тэгэхээр би ингэж барьчих. 1 2 3. Энэ 3-аас таалагдсанаа сонгоорой. Би нэг хэсэг барьчих. 1 нь ягаан, 2 нь чернэлийн ягаан, 3 нь хар алтлаг. За тэгээд 2 нь таалагдаад алийг сонгохоо мэдэхгүйсэн хүмүүс хоёулангийн сонсож болно шүү. За хоёулангийн сонсоод аль нь тохирчин тэрийгээ өөрийнх нь мессеж гэж ойлгож болно. За тэгээд би хөзөрнүүдөө урьдчилаад гаргацсан байгаа. Цагаа эмнэх гээд. За дахиад нэмж хэлэхэд би бол ер нь маш тийм дэлгэрэнгүй урт юм хэлэх дурггүй. Яг гол юмнуудаа хэлээ явдаг. Тийм учраас надаас маш дэлгэрэнгүй удаан тийм уншлага авна гэж битгий бодоорой. За би нөгөө 2 өдрөө холбоолчих. За ягаан өнгийг сонгосон хүний үзэр. За ямар л үзэр гарч ирнэ би бүгдийг нь гаргасан байгаа. Нилийн их үзэр байгаа. 10 хэд үзэр байгаа. За зарим группийнхэнд гаргасан өдөр нь цөөхөн гарсан. Энэ бол ямар өдөрнөө сэдв үзэг гарахыг хүсэж байна. Би тэрүүгээр нь л гаргасан шүү. За тэгэхээр өдөрний тоо бол хамаагүй. Зарим хүмүүст нь жоохон илүү юм хэлэх шаардлага байдаг болохоор илүү гардаг юм бас байдаг шүү. За хамгийн эхлээд 1-р группийн хүмүүстэй 9 сард ямар байх вэ гэдэг зүйл дээр нь анхааруулах мессеж өгөх гэж байна. За 1-р группийн хүмүүс маань би аль болох өөрийнхөө майка барьж байгаа дээрээ 1-р группийн хүмүүс маань маш их тийм эерэг бодолтой, маш өөдрөг, маш тийм хөнгөн байхыг хүсдэг сэтгэл санааны хувьд тийм хүмүүс байна. Маш их зүйл хүсэж мөрөөддөг. Гэхдээ тэрэндээ ихэнх нь арай хүрээгүй гэж магадгүй. Яагаад гэвэл өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд хүрэх гэхээр ямар нэгэн тийм араас нь урам өг тийм зүйл хэрэгтэй байгаад байна. Яг тэр одоо онгод орж ирнэ гэж ярьдаг да тий. Онгод нь юусоо орж ирэхгүй байна. Ирээдүйдээ холбоотойгоо маш сайхан зүйлүүдийг бодсон. Ихэнх нь
ажил, карьер гэхээсээ илүү хүсэл мөрөөдөлтэй холбоотой тийм хүмүүс байна. За 9-р сарын үед ямар шүү байх вэ гэхээр 9-р сар ерөнхийдөө гайгүй байх болно. Зарим өдөр нь маш онцгүй, юу ч хиймээргүй санагдаад, дараагийн өдөр нь маш олон зүйлийг хийж бүтээмээр санагдаж, тийм урам орох, сэтгэл санаа сайхан болох. За тэгээд ийм зүйлийг хийн гэж чулуутсан мөртлөө дараагийн өдөр нь бас тэр бодол нь өөрчлөгдөх. Нэг үгээр хэлбэл энэ үний 1-р гүрийгээс сонгосон хүмүүсийн сэтгэл санааны байдал нь өдөр бүр дээшээ доошоо болж өөрчлөгдөх нэ. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр ерөөсөө ямар зүйлийг хийн гэж бодсон, ямар зүйлийг хийхийг хүссэн тэр зүйлээ өөрийгөө хүчилж хийхээс өөр аргагүй. Яагаад гэвэл эргэн тойрон ч угаасаа чи яагаад тэр зүйлийг хийхгүй байгаа юм бэ? Чи яагаад ингэхгүй байгаа юм бэ гэж хэлэх алгаа. Тийм болохоор нэг үгээр хэлбэл өөрөө өөртөө урам өгөх хэрэгтэй гэж ойлгож байна. За сэтгэл санааны байдал бол гайгүй сайн байх болно. Мөнгө төгрөгтэй холбоотой санхүүгийн байдал ч гэсэн гайгүй байх болно. Ер нь бол маш хэцүү зүйл бол ерөөсөө харагдсангүй. За мэдээж бүх хүмүүсээр бол ерөнхийд нь хэлж байгаа болохоор янз бүрийн хүмүүс энийг сонсох болно. Гэхдээ миний харж байгаагаар ихэнх нь 1-р группийг сонгосон хүмүүс гал ордны хүмүүс байж болох юм аа. Хонь арслан нумын ордны хүмүүс гэж ойлгож байна. За тэд нар бол 9-р сард ер нь өөрийнхөөрөө байх, хин нэгний хэлснээр байхгүй. Ерөөсөө л хөнгөн, ад жаргалтай, өөдрөг тим энергиудээр ивэгдэж 9-р сарыг өнгөрөөхийг хүсэж байна. За тэгэхээр тэр боломж нь байна. Хамгийн гол нь гаднаас хин нэгнээс энэ байдлыг өөрчн оруулаад өгөх болов уу гэж эрэлхийлсний хэрэггүй. Өөрөө амьдралдаа enjoy болж өөрийнхөө 9-р сарын өдрүүдийг сайхан байлгах ёстой болох нэ. За би нэмж гаргасан өдрнүүдээсээ бас хэлье. За 1-р группийн хүмүүс маань юу гарсан бэ гэхээр яг үнэндээ 1-р группийн хүмүүс маань маш тийм өвөрмөц онцгой хүмүүс байна. За өвөрмөц онцгой гэдэг нь ямар учиртай гэхээр бусдаас өөр гэж ойлгож байна. Заримдаа 1-р группийн хүмүүсийг маань их тохиолдолд бараг хүмүүс ойлгодгүй. Энэ юу нэг сонинтэй, энэ юу нэг хачинтэй гэлтэй. Тэгтээ тэгэж муугаар биш. Зүгээр л өөрийг чи ойлгохгүй тийм өвөрмөц өөр нэгэн болохоор хүмүүс тэгэж хард юм байна. За 9-р сард өөр чинь юу гэж хэлж байна гэхээр энэ 1-р группийг сонгосон хүмүүс маань мэдээж зүн сонин сайтай гал ордных болохоор мэдрэмж сайтай тийм хүмүүс байна. За тэгэхээр ер нь жоохон эргэн тойронд байгаа зүйлүүдээ маш сайн анзаарахтаа харах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар дээрээс дохио тэмдэг өгнө гэж байна. Дохио тэмдэг өгнө гэдэг нь одоо ижил тоонууд харуулах. Жишээлбэл те 1-р группийг сонгосон хүмүүсийн хувьд 4-ийн тоо маш их харагдаж магадгүй. Надад 4-ийн тоо их харагдаж байна. За 4-ийн тоо бол ерөөсөө л айлын багна гэж ярих юм уу? Майхан гэж ярих юм уу? Бүгдээрээ 4 үлдөө байж зогцдог. Яг тэрэн шиг энэ сард сэтгэл санааны байдал чинь маш тогтвортой байх болно. 4-ийн тоо харагдаж магадгүй 44 ч юм уу. За 1-р группийнхан маань бас ядаргаа мэдэхгүй ажилдаг гэж болох юм. Нэг зүйл зүтгээд орчвол тэрийг дуусгах гад бүр маш их хичээдэг. Тийм махруу хүмүүс харагдаж байна. За нэг зүйл хийхгүй бол ерөөсөө хийхгүй. Тэгэл юу ч хийхгүй гэж чадна. Бас тийм хүмүүс байна. За тэгэхээр өөр чинь юу зөвлөж байна гэхээр энэ сард бас сайн амраарай. Өөрийгөө хэтэрхий ядраасны хэрэггүй шүү гэж шүү за. За дараа нь ийм гоё карт гарсан байна. За миний утас жоохон доошоо болохоор ингэж харуулна. За яг уу. Зураг ямар авах нь яг хамгийн гол нь мессежинд анхаараарай. За сэтгэл дотроос маш тайван байх хэрэгтэй гэж хэлж байна.
2-ын тоо дарсан. За 2-ын тоо бол бас ялгаагүй маш гоё тийм тайван тогтун тэнцвэртэй байдлыг билэгддэг. За тэрнээс гадна 1-р группийг сонгосон хүмүүс маань итгэдэг хэсгийг мэдэхгүй гэхдээ өөрийг чинь хамгаалдаг ангел гэж байдаг. Ямар ангел хамгаалдгийг мэдэхгүй байсан ч гэсэн хамаагүй зүгээр л анжилдаа талархаж залбираарай гэж шээ. За яад гэвэл өөрийг чинь харж хамгаалж байгаа ангел байна гэдгийг гарч ирсэн. За дараа нь 8-ын тоо гарсан. Ерөөсөө ингэж харахаар 2 4 8 гэд маш тэнцвэртэй тоонууд гарч байгаа байхгүй юу. За 8-ын тоо гараад 1-р группийн хүмүүс маань сүнс нь энэ орчлонд хүрэхдээ ямар нэгэн төлөвлөгөөтэй төрсэн. За зарим сүнсний хувьд бол тийм бас тийм зүрхтэй төлөвлөгөө гээд байхан байхгүй төрдөг ажиллах юм. За ямар ч байсан 1-р группийнхан маань тусдаа өөр ингэсэн өөрийг даалгавартай гэж ойлгож байна. За яагаад ч юм 1-р группийнхан маань магадгүй сүнслэг байдлаа илүү хөгжүүлэх ёстой. Өөрийнхөө амьдралаараа өөрийнхөө хүсэл мөрөөдлөө дагаж амьдрах ёстой. Тийм зорилготой хүмүүс ажиллах юм аа. Тэгэхээр 9-р сард өөрийнхөө зорилгыг бас маш дахин тодорхойлж, дахин шинжилж зорилгынхаа араас явах талаар бодтой арга хэмжээ бас аваарай гэж байна. За 1-р группийнхан маань дараагийнх дээр нь юу гарсан бэ гэхээр за бясалгал сайн их хэрэгтэй. 1-р группийнхан маань аль болох ганцаараа байх хэрэгтэй. За ганцаараа байна гэдэг нь учиргүй гэрийнхнийхээс хол ганцаараа амьдрах шаардлагагүй. Зүгээр нэг өрөөндөө ганцаараа байх ч юм уу. Ер нь ганцаараа байх цагийг өөртөө гаргаснаар энэ сард ямар үр дүнтэй байх вэ гэхээр маш олон сайхан шин санаанууд орж ирэх болно. За ганцхан энэ сар биш. Ер нь л энэ амьдралдаа өөрийгөө тусгаарлан цагтаа юу хийх, яах хийхээ маш тодорхой харж чадах болно. Тийм учраас ганцаараа байх боломжийг ер нь алдахгүй байвал 1-р группийнхэнд маань ээлтэй шүү гэмээр байна. За 1-р группийнхан маань дараа нь юу гарсан бэ гэхээр маш их чадвартай гэж байна. За 1-р группийнхан маань магадгүй маш олон зүйлд бүх зүйлийн тийм аргыг маш сайн олдог. Ямар ч зүйлийг те хин нэг нь одоо би нэг ингэж чадахгүй, тэгэж чадахгүй гэх юм. Ингээл хийж штэ, ингэчдэг байхгүй юу гэл арга зам гаргаад өгдөг тийм чадвартай маш олон төрлийн мэдлэгтэй чадвартай тийм хүмүүс байна гэж харж. За ерөөсөө гарсан зүйлүүдийг харахаар ерөнхийдөө 1-р группийнхан маань маш дажгүй, маш сайн байна. За миний толгойн дээр яг мэдрэмж төрж байна. Энэ бол титэм өрттэй ч холбоотой. Цаанаас нь өөрийнхөө сүнслэг байдалтай орж титэм өрдөө нээж титэм өрдөө тэнцвэртэй байлгаж өөрийнхөө орчлон ертөнд сүнслэг байдалтайгаа холбогдоорой гэж хэлж шүү заяа. За тэгээд нэг ерөөл хэлье. За ерөөл хэлэхээс өмнө тайлбарлах нэг зүйл байна. 1-р группийнхэнд маань ямар нэгэн өөрийнх нь бодсон, төлөвлөсөн зүйл болоогүй гэж болох юм. Энэ бол өнгөрсөнтэй холбоотой. Тэрэндээ маш их харамсдаг гэж болох юм. Гэхдээ өөр чин дээрээс юу гэж хэлж байна гэхээр тэр хаагдсан хаалга чинь угаасаа буруу хаалга байсан юм аа. Тийм учраас битгий харамсаа. Амьдралаас чи хинч гарч явсан байна. Ямар сайхан боломжийг чи өөрөө алдсан байна. Бид нар бол угаасаа гарах ёстой, явах ёстой. Нэг үгээр хэлбэл чамд буруу, чамд ээлгүй. Тийм л хаалга хаагдсан байна гэж ойлгох хэрэгтэй. Яг зөв хаалга нь одоо 9-р сараас эхлээд онгоох гэж байна гэдэг маш сайхан зүйл гарч ирлээ шүү за. За би тэгээд нэмэлт нэг мессеж бас харъя. Ерөнхийдөө 9-р сард бол за ийм анхаараарай, тийм анхаараарай гэж сүртэй санаа зовоод байх юм алгаа. За 9-р сард бас хаа нэг тийшээ явхаар төлөвлөсөн бол заавал хол авах албагүй. Тэр чинь бас бүтэх болно. За 1-р группт нэг мессеж өгье. За 2 юм гараад ирлээ. За 2 юм гарч ирлээ. Хоёулаа маш гайхалтай. За харагдахгүй. Ямар ч байсан хоёулаа гал энергитэй зүйл гарч ирлээ.
За ирээдүйд нэгдүгээр группийнхэн маань аль нэг улс руу яг дөнгөж сая миний хэлсэн зүйл гараад ирлээ. Аль нэг улс руу аялах талаар бодож байгаа л тэр чин болох болно. Өөдрөг байгаарай, эрэг байгаарай. Чи явах болно. Битгий санаа зовоорой. За тэрнээс гадна аялахаас гадна өөрийнхөө миний яг түрүүний яриадсан те нэгдүгээр группт бол би ямар ч ажил, карьер тийм яриаггүй. Ерөөсөө хүсэл мөрөөдөлтэй холбоотой зүйл ярьсан. За тэрнтэй чи яг тэрийг чинь батлаад гарч ирсэн байна. Юу гарч ирсэн бэ гэхээр яг түрүүний миний хэлснээр чи бол маш гайхалтай олон чадвартай мундаг гэж хэлсэн. За энийгээ өстой бодит болгох сагчин 9-р сараас эхлээд буюу яг одооноос эхлээд цагчин болсон байна гэдгийг баталж шүү заяа. За би тэгээ дахиад гаргая. Нэгдүгээр групп. Вау. За нэгдүгээр группийнхэн минь юу гарсан бэ гэхээр хүсэл мөрөөдлөө дагаж өөрийнхөө дуртай зүйлээ хийж, дуртай зүйлээр амжилт олснороо магадгүй дуртай зүйл чи ирээдүйд өөрөө чинь ажил хэрэг буюу бизнес болж өөрийнхөө хүссэн мөрөөдсөн хангалуун амьдралаар амьдрч чаднаа гэж гаргаж шүү заяа. Тэгэхээр дуртай хоббигоо дуртай зүйлээ бизнес болгох гэдэг санаас орж ирж шүү. За би дахиад нэг гаргая. Нэгдүгээр групп. За вау. За түрүүний миний хэлснийг батлаад бас бүх зүйл батлаад гарч ирд юм л да. За хамгийн сүүлд нь юу гарсан бэ гэхээр маш их зүйлүүдийг хийж бүтээх болно. Яг одоо өөрийнхөө амжилт, өөрийнхөө өсөлт мөрөөдөлтэй бүрэн хүрээгүй байгаа ч гэсэн битгий санаа зовоо. Юунаас шоцроогүй байна. Яг одооноос эхэлж бүгдийг хийж чадах болно. За мэдээж энэ бол нас хамаагүй 30-та 40-та 20-та байсан ч хамаагүй 50-та байсан ч хамаагүй маш сайхан боломжууд өөрөө чи өмнө байгаа гэдгийг чи өөрөө мэдж байгаа. Өөр чинь бас харагдах болно. Тийм учраас өөрийнхөө чадварыг бодит болгоорой гэж хэлмээр байна. За тэгээ нэгдүгээр группийнхэн маань бол гайхалтай сайхан мессеж авлаа гэж бодож байна. Их сүртэй санаа зовоод байхан байхгүй. Бүх зүйл урсгалаараа угаасаа цаанаасаа мундаг чадвартай хүмүүс юм чинь. За тэгээд нэгдүгээр группийнхэн маань энэ кристалч болоо би нэг гаргасан байгаа. Энэ юу гарсан бэ гэхээр нэгдүгээр группийнхэн маань магадгүй өсөл мөрөөдөлтөө өөрөхөд өөрийнхөө зорилгоор амьдрахад яг одоо шаардлагатай зүйл мөнгө авах шиг байна. Мөнгө санхүүгийн байдал. Тийм учраас мөнгө санхүүгийн байдлаа энэ сараас эхлээд сайн төлөвлөж бас сайн манифест хийх хэрэгтэй гэж би бодож байна. За тэгээд нэгдүгээр группийнхандаа баярлалаа. Нэгдүгээр группийнхан минь тэгээд яг одоо өмнө ч хаалга нэгт гэж байна гэж гайхалтай зүйл гарч ирсэн. Тийм учраас энэ видеоны доор нэгдүгээр группийнхан маань бүгдээрээ яг одоо миний өмнө нэгдэх ёстой хаалга нэгдэх гэж байна гэж гоё өрөөлөөр бичиж энэ авсан мессежүүдэд итгэжүүлээрэй. За одоо 2-р группийнхантай мессеж хүргэх гэж байна. За 2-р группийнхан маань юу гарсан харъя. За би дараа нь бүр мэрэгжлийн төвшөнд өөрийнхөө камерыг бэлдэх өдөр ирэх байлгүй дээ. Яг одоохондоо би бас очроо олохгүй байна. Гэхдээ мэрэгжлийн төвшөнд видеогоо харуулах та нар битгий анхаараарай. Ялангуяа миний суугийг сонсдог хүмүүс мэрэгжлийн төвшөнд мессеж авчаа гэдгийг ойлгоорой. За ингээд 2-р группийнхандаа өгөх мессеж. За 2-р группийнхан маань хамгийн түрүүнд 9 сард анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр маш сайн амрах хэрэгтэй. Ялангуяа өөрийнхөө сэтгэл санааны байдал. За 2-р группийг сонсож байгаа зарим хүмүүсийн хувьд бас өөрийнхөө эрүүл мэндэд бас анхаарах. Ер нь эрүүл мэнд нь хэрэг хэцүү байгаа хүмүүсийн хувьд энэ бүхэн чинь өөрөө чинь бас сэтгэл санааны байдлаас үүдэлтэй байна шүү гэдгийг хэлмээр байна. Тийм учраас 9-р сард ер нь сэтгэл санааны байдлаа маш тайван байлгаж бие бас амраах хэрэгтэй. За тэрнээс гадна
Хоёрдугаар группийнхэн маань амьдралдаа алдсан яг одоо бас болохгүй байгаа. Ер нь дутагдсан тэр зүйлүүдэд хамаг анхаарлаа хандуулж байна. Тэрнээсээ болоод маш уйтгартай мэдрэмжийг авч байна. За хоёрдугаар группийнхэн маань зарим магадгүй эмэгтэй хүмүүс их үздэг гэж бодож байна. Зарим эмэгтэй хүмүүсийн хувьд бол жирэмсэн, зарим нь хүүхэд гаргасан. Гэхдээ харилцаанд сэтгэл хангалуун бус байгаа. Тийм болохоор маш их уйтгартай байгаа байдлыг бас би харж байна. За 9-р сард анхаарах ёстой зүйл бас юу вэ гэхээр яг түрүүний хэлсэн миний тэр уйтгартай хэцүү байдлаа ардаа орхих хэрэгтэй гэж байна. Яагаад гэвэл ийм байдалтай бас магадгүй нэлээд хэдэн сар болсон байж болох юм. За тэгвэл 9-р сард энэ байдлаасаа салах хэрэгтэй. Өөртөө сэтгэлийн хүч маш өгөх хэрэгтэй. За би одоо хангалттай хэцүү зүйлүүдийг тууллаа. За одоо болоо. Би энийг өргөжлүүлмээргүй байна гэдэг тийм хүчтэй бодлыг дотроо бий болгох хэрэгтэй болох нэ. За тэгж чадсан цагт 9-р сард маш эрч хүчтэйгээр маш шийдэмгүй байдлаар урагшлах нэ. За тэгээд 2-дугаар группийнхэн маань бас сэтгэл санааны хувьд өөрийг нь дэмжих тийм хүмүүс эргэн тойрончин бас байна. 1-р группийнхэнд бол би байхгүй гэж хэлсэн. 2-дугаар группийнхэнд бол байна. Магадгүй хэн нэг нь эргэн тойронд байгаа гэр бүлийн хүн чинь ч юм уу. Чи яагаад ингэж идэм бэ гэдэг урам өгдөг, дэм өгдөг, тусгад бэлэн байдаг тийм хүмүүс байна шүү. Тэгэхээр жоохон нүдээ нээж тэр хүмүүсийг олж хараарай гэж хэлмээр байна. Ямар ч хэлсэн учиргүй ганцаараа зовоод байх тийм тавилантай хүн биш вэ шүү. За тийм учраас итгэлтэй байгаарай. За тэрнээс гадна гайхалтай зүйл юу гарсан бэ гэхээр миний хэлсэн мессежүүдийг яг үнэхээр хэрэгжүүлээд би нэрээ энэ зүйлдээ анхаарах хэрэгтэй гэж шийдвэртэй хамгийн гол нь бодгол юм бол 9-р сарын дундаас эхлээд яг одоогийн байдал чинь маш сайхан болж өөрчлөгдөж гайхалтай эрч хүч орж ирж юу хийхээ мэдэж маш тийм хүчтэй байдлаар 10-р сарыг ухтах нэ. Тийм учраас 9-р сарын эхлэл бол өнгөрсөн 6, 7, 8-р сарын уйтгартай хэцүү нөхцөл байдлуудын үргэлжлэл байх боловч яг өөрөө энийг зогсоож чадах нэ. За тийм учраас эндээ анхаараарай. За нэмэлт мессежүүдээ өргөе. За 2-дугаар группийнхэнд маань юу гарсан бэ гэхээр яг түрүүний миний хэлсэн мессежүүдийг батлаад маш хэцүү зүйлүүдийг туулсан. За өөрийг чинь сарнаа цэцэгтэй зүүрлэх юм бол өөрөө бол сарнаа цэцэг гэхдээ маш тийм сарнаа цэцэг чи өргөснүүдтэй идэх те. Тийм өргөснүүдээр дүүрэн сарнаа цэцэг гэдгийг чинь сануулж шүү. За тийм учраас 9-р сард өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Болохгүй байгаа зүйлдээ анхаарлаа хандуулахын оронд болох боломжуудыг харах хэрэгтэй, болж байгаа зүйлдээ бас талархах хэрэгтэй гэж хэлмээр байна. Хамгийн чухал нь өөрийгөө хайрлах хэрэгтэй, өөрийгөө нэгж тавих хэрэгтэй шүү. За дараагийнх нь 2-дугаар группийнхэн дээр юу гарсан бэ гэхээр 2-дугаар группийнхнийг маань дээрээс нь хардаг өвөг дээдсүүд нь ялангуяа эмэгтэй ээж эмээ өвөг дээдсүүд тийм эмэгтэй хүний бүрэлдэхүүн байна. За эднэр бол чи амьдралдаа хүссэн бүх зүйлээр хүртэх бүрэн эрхтэй гэдгийг мэдээрэй. Чи болохгүй байгаа зүйлээсээ болоод за миний амьдрал ямар тийм болох штэ. Би ямар тийм зүйлийг хүртэх штэ гэсэн тийм бодолтой болцсон байна. Тийм биш шүү гэдгийг чинь сануулгаар гарч ирсэн байна. За гайхалтай зүйл нь юу гарсан бэ гэхээр энэ зургийн дээр нь тэр үнцэг дээр харуул хэртэлт гарсан байна. За сарны хэртэлт. За энэ
9 сарын 7-нд сарны эртэлд болно. Загасны ордны бүтэн сарны эртэлд болно. За тэгэхээр би өөр чинь юу үзүүлэх вэ гэхээр өөрөө хэрвээ хүсвэл надтай инстаграмаар холбогдож 3 сарын 7-нд бол миний бүтэн сарны загасны ордны эртэлтийн бясалгалд орохыг хичээгээрэй. Энэ бол өөрийнхөө төлөө гаргаж байгаа алхам байх болно. Өвөг дээдс чинь дээрэс өөрийн чинь дотн эмэгтэй хүний сүнс 7-гийн тоос таарсан энэ хэртэлтэй холбоотой зүйл гарч ирснээр хэртэлт бол ерөөсөө хүний амьдралд цаанаасаа болох ёстой тавилангаараа туулах ёстой тэр бүх зүйлийг авчирдаг. Тэгэхээр хэртэлт бол маш тийм онцлог үйл явдал болж өнгөрдөг. Надад ягаад ч юм тэр хэртэлтийн бясалгалд ороорой гэж хэлж байгаа санагдаж байна. За тэгснээрээ өөрийнхөө магадгүй олж харж чадахгүй байгаа зүйлийг олж харж яг энд гарснаар өөрийнхөө амьдралдаа хүссэн зүйлээ чи хүртэх бүрэн эрхтэй гэдгээ чи өөрөө санаж мэдэж ойлгож ухаарах болно. За тэгээд хэрвээ чи хүсч л байвал чи тэрийг өөртөө татаж чаднаа гэдгийг чамд итгэл өгч шүү. За дараагийнх дээр нь юу гарсан бэ? Вау, та нар итгэхгүй. За итгэхгүй гэдээ явах вэ те. За дахиад 7-гийн тоо гарсан заяа. Дахиад 7-гийн тоо гарсан. Цаана дахиад сар гарсан. За энэ бол 2 дугаар группийг сонссон хүмүүс одоо бол би итгэлтэй хэлж чадхаар байна. Би 3 сар л гэдэх юм. 9 сарын 7-ны бүтэн сарны бясалгалд ороорой. Миний инстаграмаар холбогдоод найз зөвсөлт явуулаад чат хийрээ заяа. За би видеоныхон доор инстаграм хаягаа оруулчих болно. Яагаад гэвэл 7-гийн тоо дахиж гараад өөрийгөө өөрчлөх, амьдралдаа гарах өөрчлөлт их сагчин болсон байна. Ялангуяа сүнслэг хүний хувьд бол маш тийм өөрчлөлт орж ирэх ёстой гэж байна. За дараа нь хоёр хөөрхөн эмээ гарч ирсэн. За ер нь эмэгтэй хүний нэрийг дөрөв би хэлсэн тий. За тэрийг яг баталж гарч ирж шүү. За энэ гарч ирсэн ээ. Хоёр эмэгтэй гарч ирээд ард нь бас сар байна. За энэ хоёр гарч ирээд бид нар чамайг мартаагүй байгаа. Чи биднийг мартаагүй үсттэй. За тэрнээс гадна маш хөнгөн мэдрэмж өгч байна. Энэ бол зүгээрээ бүх зүйл окей болно. Яг одоо болохгүй байгаа зүйл чинь тий. Үр тийм байна гэсэн үг биш ээ. Хөнгөн бай, хөвгөлтэй бай, тайван бай гэж гоё хөнгөн мессеж өгч шүү. За дараа нь 9-ийн тоо гарсан. За 9-ийн тоо гараад цаанаас гариг ирэх хэвээр холбоотой зүйлүүд гарч ирж байна. За 9-р сар бол угаасаа гариг ирэх хэвээр холбоотой маш хүчтэй сар болж байгаа. Нар сарны хэртэлд болж байгаа. Ер нь тийм гаригуудын гайхалтай үйл явдал болж байгаа. Хүчтэй сар болж байгаа гэж би дахин хэлье. За өөр чинь юу гэж хэлж байна гэхээр за чи бол үн цэнтэй. Чи өөрийгөө ямар үн цэнтэй гэдгийг яг одоохондоос бүрэн олж харж чадахгүй байна. Чи бол маш цэвэрхэн, ариун энергитэй, маш гайхалтай гэрэл шүү гэдгийг санаарай гэж байна. За дараагийнх дээр нь ийм гоё ирвэхийтэй эмэгтэй гарсан байна. За энэ яагаад гарсан бэ гэхээр вау. Ямар нэгэн шин зүйл амьдрал чинь орж ирнэ. Шин зүйл. За энэ бол чи өөрийнхөө шин чадварыг нээх, эсвэл ямар нэгэн шин зүйлийг эхлүүлэх ямар ч хэлсэн шинэ өөрчлөлт гарна гэж байна. За энэ бол түрүүний яг өөрчлөлт орж ирнэ гэдэг энэ хөзөртөө яг таарж байна. Би ингээ хоёулангийн барьчих. За ийм гоё зургуудыг яг гоёор нь харуулж чадахгүй байгаа дууцлаарай. Дараа нь би тэгээд гоё харуулнаа. За энэ группийнхан маань дээрээс юу гэж хэлж байна гэхээр төвчээртэй байгаарай. Битгий эсвэлээр унаарай. Ямар нэгэн сайхан зүйл амьдрал чинь болохыг хүлээж байгааг чинь мэдж байна. Хамгийн гол нь өөрөө хичээл зүтгэлээ орхиж болохгүй шүү гэж шүү. За дараа нь бас гайхалтай мессеж гарлаа. За энэ юу вэ гэхээр өөрийгөө
би бол гайхалтай сүнслэг. Би бол баг темпл гэж ярьдаг тий одоо хийд гэж ярих юм уу? Хийд гэж ярих нь жоохон утгагүй болчихлоо. Гэхдээ л ер нь тийм гайхалтай гэгээлгэр өөрийг чинь жишиж хэлж шүү заа юу. Сүнслэг маш гайхалтай тийм юм гэдгийг чи харуулж байна. За дахиад дараагийнх дээр нь түрүүний миний эснийг бас баталж гаргаж ирлээ. Энэ юу бол хичээл зүтгэл гэдэг зүйл 2 удаа гарч ирлээ шүү. За хоёул ингээ харуулчих. Ингээд 2 удаа гарч ирж байгаа өдрөө зөндөө байна. Өөр өдрөө сонгосон мөртлөө нэг зүйлийг хэлж байна. За тэгээд 2 дугаар группийнхан маань вау. Өөртөө ямар өрөөлөг хэлэх вэ гэхээр мэдээж болсон зүйлээсээ болоод сэтгэл санааны байдал чи хэцүү байгаа. Энэ байдлаа одоо цэгтээ авчирсан байгаа. Тийм учраас өнгөрснөө явуулах хэрэгтэй. Ирээдүйдээ бас их санаа зовдөг гэж болох юм. Ирээдүйдээ битгий санаа зовоо. Яг одоо яг энэ мөчөд анхаарлаа төвлөрүүлээ гэдэг үднээс ерөөл өгсөн байна. За 2 дугаар группийнхан маань өөртөө ямар өрөөлөг хэлэх вэ гэхээр би өнгөрснийг явуулж ирээдүйдээ итгэж одоо цагаа яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна гэдэг сайхан өрөөлийг коммент сэгт бичээрэй за. За би тэгээд нэмэлт мессеж өгье. 2 дугаар группийнхан маань маш сайхан тийм ариун сайхан сэтгэлтэй одоо сэтгэл нь хэртэйг өгөх юм уу тийм хүмүүс байна шүү за. За гэхдээ нөхцөл байдал нь өөрт нь бас маш тийм хатуу байдлыг бас мэдрүүлээд байдаг гэж болох юм. Гэхдээ өөртөө бол маш зөөлөн тийм гайхалтай хүмүүс байна. За дараагийнх дээр нь 2 дугаар группийн хүмүүс юу гэсэн бэ гэхээр сэтгэл санааны байдлаа тэнцвэртэй байлгах юм бол өөрийнхөө яг хүссэн тэр зүйлийг энэ сард заавал энэ сард олж авах албагүй тийм энэ сард сэтгэл санааны байдлаа тэнцвэртэй байх дээрээ ажиллаж чадах юм бол амьдрал чинь баталгаад байдал тэнцвэртэй доктортой маш сайхан тийм нуршгүй тийм байдал орж ирнэ гэдэг баталж байна за. За би дахиж нэг гаргая 2 дугаар групп. За 2 дугаар группийнх минь. За энэ дээр юу гэж гарсан бэ гэхээр яг түрүүний миний хэлсэнтэй жил 9 дугаар сард ерөн сэтгэл санааны байдлаа жоохон өргөж яг одоогоор баг зэрэг унтсан байгаа учраас яг дээшлүүлээд учиргүй тэр чигээрээ ирч хүч ороод ирнэ гэж аахгүй айжмаар орж ирэх болно. Гэхдээ маш сайхан тэнцвэртэй байлгаараа гэдгийг бас баталж гарч ирж байна. За дахиад нэг 2 дугаар групп нэмэлт мессеж. За 2 дугаар группийнхэнд маань юу гарсан бэ гэхээр битгий бууж өгөөрөө. Ерөөсөө битгий бууж өг гэж шүү за. Тэгээд ирч хүчтэй сайхан байдал орж ирэх болно. Магадгүй энэ мессежийг сонссны дараа 1-2 сарын дараа дахиж энэ мессежээ сонсоод өөрийгөө өнөөдрийн 9 дугаар сарын сонссон мессежнээсээ ямар илүү ирч хүчтэй мундаг болсон байгаагаа мэдрэх болно. Тэгэхээр 10-11 дугаар сард энэ видеог дахиж үзээрэй гэж би 2 дугаар группийнхандаа захимаар байна. За тэгээ 2 дугаар группийнхан маань магадгүй холимог хүмүүс харагдчихин гэхдээ ихэнх нь усны ордны хүмүүс байж магадгүй гэж харлаа. Усны ордны хүмүүс гэхээр одоо загаас мэлхий хилэнц. За Кристалч болоо юу гэж хэлж ийн гэхээр 2 дугаар группийнхэнд маань төвчээртэй байгаарэ. Бүх зүйл окей болно гэж шүү за. За тэгээ 2 дугаар группийнхандаа баярлалаа. За одоо 3 дугаар группийнхандаа мессеж өгөх гэж байна. За 3 дугаар группийнхандаа юу гисныг харъя. За 3 дугаар группийнханд маань нэлийн юм гарч ирсэн байна. За маш гайхалтай. Юу вэ гэхээр 1-р группийнхан маань нэлийн тийм хүсэл мөрөөдөлтөө өөрийнхөө амьдралаа бүтээх ёстой тийм хүмүүс байсан бол 2-р группийнхан маань маш тийм сэтгэлэн цагаан зөөлөн
Хариун гэж хэлмээр тийм хүмүүс байсан. 3 дугаар группийнхэн маань харин маш хүчирхэг энергитэй хүмүүс байна. За хүчирхэг гэхээр юугаар нь хэлж ийм гэхээр маш тийм тогтвортой, магадгүй маш сайн ажил алба хийдэг, өөртөө болон тийм бусдад маш хатуу ханддаг. Хатуу гэдэг нь одоо эрэг утгаараа өөрийн гэсэн зарчимтай, маш боловсралтай тийм хүмүүс байх магадлал байна. За ямар ч байсан 3 дугаар группийнхэн мессеж өгье. За 3 дугаар группийн хүмүүс маань 9 дугаар сард анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр сэтгэлийн байдлаасаа илүү ажил, карьер, мөнгө, санхүүтэй холбоотой зүйл би харж байна. За ямар нэгэн сайхан боломж алдсан байж болох юм. Өөрөө маш их хичээсэн. За одоо би зүгээр жишээ олгож хэлье л да. Нэг шалгалт өгөхгүй тэрэндээ бол маш удаан хугацааны туршид хичээсэн байж болох юм. Гэхдээ шалгалтын дээр унсан байж болох юм. За тэгэхээр өөрөө хичнээн хичээсэн ч гэсэн нэг зүйл болоогүй байна. За энэ зүйлээсээ болоод маш их тийм доторчин тэгж ууралж бохимдсан, маш дургуутчин хүргэсэн. За энэ бол хин нэгний бас гаргасан зарим хүмүүсийн 3 дугаар бүлгийн зарим хүмүүсийн хин нэгний гаргасан өөдгөө зан өөрийг чинь одоо хуурсан байж болох юм тийм. Ямар ч байсан яг ямар талбар дээр нь гэдэг нь бол би ерөнхийд нь хэлж байгаа учраас ямар салбар ээж болно, хайр сэтгэлж ээж болно, ажил, карьер, бизнестэй холбоотой ээж болно. За ямар ч байсан ямар нэгэн зүйл өөрийнхөө нь болоогүй. Гэхдээ тэр зүйл болох ёстой байсан. Шудраг бус зүйл өөр чинь тохиолдсон байна. 9 дугаар сард анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр тэр зүйл дээрээ өөрөө хүсвэл дахин ажиллаж болно, дахин хичээж болно, эсвэл дахин бүр шинээр өөр зүйлийг хийж бүтээж болно. Яагаад гэвэл өөрөө бол мундаг, гайхалтай, чадвартай, хүчтэй бүр тийм мундаг хүн учраас нэг удаа фейлдсэн ч гэсэн нэг удаа болж үтээгүй ч гэсэн 9 дугаар сар дахиж хичээвэл чадах болно гэдгийг чи харуулж шүү. За энэ 3 дугаар группийн хувьд зарим хүмүүсийнх нь хувьд хайр сэтгэлтэй холбоотой зүйлээр жоохон асуудал хийж болох юм. Зарим 3 дугаар группийнхэн маань магадгүй маш хүчтэй энергитэй хүмүүс болохоор ганц бие ээж болох юм, сингл ээж болох юм. Тийм болохоор яг өөрөө юм мундаг болохоор өөрийн чинь хэмжээнд хүрэх хүн таарахгүй тийм байдаг гэж болох юм аа. Өөрөө бол маш тийм мундар тийм стандарттай ийм байх ёстой, тийм байх ёстой гэд тэгж боддог юм байна. Яагаад гэвэл өөрөө мундаг учраас тийм шүү дээ. За тэрнээс гадна 3 дугаар группийнхэн маань 9 дугаар сард анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр за хүчтэй энергитэй хүмүүс болохоор бас эргэн тойронд байгаа хүмүүстэй хатуу ширүүн үг бас хаяа хилждэг байж болох юм. Гэхдээ нөгөө хүмүүс үгийг чинь даадгүй байж болох юм. Тэгэхээр энэ байдлаа жоохон 9 дугаар сард засаарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бусад хүмүүс тэрийг чинь маш хүн дээр хүлээж авахаар байна. Тэгээд өөрийг чинь инста юу гэдэг үнэхээр хэцүү намайг тэгж хэлээ тэгж ингэж хэлээ гэж өөр чинь маш их тэгж уурлаж өсөрхөж магадгүй байдалтай тийм байдал харагдаж байна. За энэ 3 дугаар группийнх нь бас өөрт нь тохиолдсон ямар нэгэн тийм онцгүй зүйлээс болж бас хүнд итгэхэ болчихсон. Яагаад гэвэл угаасаа хүнд итгээд өөрөө хүмүүс ямар өөдгөө юм бэ, ямар хөдөлж юм бэ, хуурамч юм бэ гэдгийг мэдсэн болохоор бас хүнд амархан итгэж чадхаа байсан. Тийм байдалд орсон хүмүүс байж болох юм аа. За мэдээж бүгдийг нь хэлээгүй. Энд бол янз бүрийн хүмүүс орж ирсэн байгаа. Тэгэхээр яг өөртөө энэ л минь тухай яриад байна гэснээр аваад бусдыг орхих хэрэгтэй, таарахгүй байгаа зүйлүүдээ. За 3 дугаар группийнхэн маань хичнээн хүчтэй мундаг боловч хичнээн чадвартай боловч ирээдүйдээ холбоотой зүйл дээр нэлээд итгэл алдсан байна. Хүчтэй энергитэй хүмүүс болохоор маш амархан итгэл алдаж за ер нь болохгүй нь ер нь бүтэхгүй нь гэж маш тийм шийдвэртэй байдлаар итгэж боддсон байна. За тэгэхээр ерөнхийдөө бол маш тийм
хатуу мундаг гайхалтай боловсралтай гэж би хэлээд байгаа тийм. Тийм хүмүүс болохоор за яагаад ч юм бэ энэ өдрөөс нь нэмж гараа гэж бодлоо. Зөвлөгөөн дээр яагаад гэвэл яг ингээрээ тэгээрэй гэсэн юм гарч ирсэнгүй. 3-р групп. За мэдээж ийм байх ёстой, тийм байх ёстой, тийм бүтсэнгүү болохгүй нь бүтэхгүй нь гэдэг хүмүүс болохоор ер нь хувь заяандаа өөрийнхөө чадвартаа бүх зүйл бас итгэл алдсан байна. За тэгэхээр зөвлөгөө нь юу гарсан бэ гэхээр сэтгэл санааны байдлаа жоохон тийм зөөлөх хэрэгтэй гэж би хэлсэнтэй нэлийн тийм хатуу мундаг хүмүүс байна. Нэлийн зөөлөх хэрэгтэй. За ямар нэгэн зүйл болохгүй бүтэхгүй байлаа гэд тэр нь бүр ингэж ерөөсө болохгүй бүтэхгүй гэдэг тэр итгэлээсээ салах хэрэгтэй гэж шүү. За. Тэгээ жоохон өөрийгөө жоохон тийж тайвшруулж, сэтгэлээ жоохон зөөллөөд тэгсэн цагт бүр баталгаатай болно, бүтэх болно гэдэг зүйл гарч ирж байна. За ялангуяа ганц бие байгаа хүмүүс бол хин нэгэнтэй уулзрах болно. Хэрвээ ямар нэгэн зоригтой хүн байгаа бол тэр зоригтой хүрэх болно. Хамгийн гол нь жоохон сэтгэлээ зөөлөж болох болно. Бүтнээ би хитрхи арай л хэтрүүлж болохгүй бүтэхгүй гэж боддсон байна гэж хэлмээр байна. За тэгээд нэмэлт мессеж харъя. За 3-р группийн маань юу гэсэн байна? За 3-р группийн маань юу гэсэн бэ гэхээр амьдралдаа хүртэх ёстой тэр сайхан зүйлүүдийг хүртэх үн цэнтэй гэж байна. За зарим хүмүүсийн хувьд бол амьдралдаа хүртэх сайхан зүйлүүдийг би хүртэх эрхтэй гэдэгтэй өөрөө чи хувьд бол угаасаа үн цэнтэй. Яагаад үн цэнтэй гэхээр өөрөө бол маш хичээнгүү тэрнийхэн төлөө өөрөө маш сайн ажилтдаг. Тийм болохоор тэгж хэлж байгаа шүү. За тэрийг чинь баталж байна. За дараа нь дээрээс эмээ үнээс үнс гарч ирж байна. Энэ бол өөрөө чи эмээч гэж болно. Ямар ч байсан амьдрал чинь өөрчлөлт гарах болно. Чамайг үрд мөнх харж хамгаалж бас хамгийн чухал нь дэмждэг гэдгийг мэдэрэй гэдгийг сануулж байна. За дараагийнх нь амьдрал чинь өөрчлөлт гарна гэдэг зүйлийг бас баталж байна. Тэгээд энэ зургийг харуул маш тайван мэдрэмжтэй зураг байгаа. Тайван бай гэж шүү. За. Сэтгэл санааны байдлаа маш тайван тогтун байлгах хэрэгтэй. Энэ хүмүүсийн энерги бол маш хүчтэй, нэлийн дээгүүр байдаг. Тийм учраас баг зэрэг доошлуулад тайван байх хэрэгтэй гэж шүү. За тэгээд дараагийнх дээр нь өөрөө угаасаа мундаг чадaltaй юм хүн юм чинь хязгааргүй сайхан боломжууд байна. Улам их өсөж хөгжих болно, улам их өргөжих болно. Яг одоогоор магадгүй энэ нөгөө infinity гэдэг сайн гарсан байна. За infinity сайн гарснараа угаасаа тийм ийм байдаг ш 8-ын тоо шиг. Яг одоо жоохон гацсан байдалд орсон байгаа юм байна. Эн чинь гэхдээ ингэж эргэх болно гэдэг чи хэлж шүү. За. Тэгэхээр битгий санаа зовоо. За энэ түрүүний миний эхэлж хэлсэн зүйлийг баталж гарч ирлээ. Энэ бол би дахин шинээр эхлээрээ гэж хэлсэн. Тэрийг баталж байна. За энэ дээр гарсан энэ дахиж ном үзэж байгаа тийм нэг харуулж байна. За дараагийнх дээр нь энэ хүмүүс маань бас маш их тийм логик ухаантай ээж болох юм. Тийм учраас жоохон логик байдлаа бас арай жоохон өөрчлөөд бас жоохон сүнслэг, жоохон манифест эднэрт итгэдэг. Энэ хүмүүс бол мэдээж 3-р группийнхан маань өөрийнхөө хичээл сэтгэл итгэдэг хүмүүс байна тийм учраас сүнслэг байдлаа бас жоохон итгэснээр эн чинь бас өөртөө тусдим болно шүү гэдгийг харуулж шүү. За тэгээд дараагийнх дээр нь бас амьдрал чинь өөрчлөлт орно гэдгийг баталж гарч ирээд яг одоо гариг иргэсийн нөлөөгөөр өөрийн чинь байдал гацсан байгаа. Тийм учраас тайван бай. Өөрчлөгдөх болно. Жохон хөвгөлтэй бай. Жохон биеэ сулал. Жохон бодлоо чөлөөл гэж хэлж шүү. За тэгээ ерөөл вау ингэж яхан таардаг шүү. За юу гсэн бэ гэхээр харанхуй шөнө болгон
гэрэл гээгээд шинэ өглөөг авчирдаг гэдэг сайхан ерөөл гарч ирж байна. Тэгэхээр энэ ерөөлийг 3 дугаар группийн маань коммент хэсэгт бичээрэй. Би тэгээд нэмэлт мессеж өгье. За 3 дугаар группийн маань бол мундаг хүмүүс байна. За магадгүй 3 дугаар группийн маань ихэнх нь өөр хүмүүс сонсож байгаа ч гэсэн ер нь ихэнх нь бол ихэр хомх нөгөөх нь юу вэ? Хин нэрхтээ тийм хүмүүс. Gemini, Aquarius орж ирдгээ нөгөөх нь. Юу ном бишээ, ном ч нөгөө юу жинлүүр. За жинлүүр. Ихэр хомох жинлүүрийн хүмүүс байж магадгүй. За зарим хүмүүс нь бас матар, үхэр, охины орд бас байж магадгүй шүү. За холилдсон хүмүүс байна. За энэ дээр бас энэ бүрийнхээ үзрээс бас 3 юм гарч ирсэн байх шүү. За тэгэхээр юу гарсан бэ гэхээр сайхан боломж орж ирнэ гэж шүү заяа. Битгий санаа зовоорой. За дараагийнх дээр нь 3 дугаар группийнх нь байна. Анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр мэдээж 3 дугаар группийнх нь маань хүчтэй энергитэй хүмүүс болохоор өөрийнхөө сүүдэр талыг бас анхаарах хэрэгтэй гэж байна. За энэ гараа ингэсэн байгаа ард нь сүүдэр байна тий. За энэ бол сүүдэр талыг чи харуулж байна. Сүүдэр тал нь юу вэ гэхээр материалын байдал, мөнгө төгрөг. Одоо ерөөсөө амьдралд мөнгө төгрөг, материалын байдал хангалттай биш л бол тэгэл амьдралд бол юу ч хийж чадахгүй гэж боддог. Тийм бодолтой хүмүүс ээж болох юм аа. Тэгэхээр тэрийгэ засаарай гэж шүү. За дараагийнх дээр нь юу гарсан бэ гэхээр мэдээж өөрөө хүчтэй мундаг энергитэй хүн юм чинь өөрийнхөө хийж бүтээх гэсэн зүйлээ хийж бүтээж чадах болно. Тэрэнд бол хинч хэрэгэлзэхгүй, өөр чинь хин нэгний тусламж хэрэггүй, өөрөө мундаг юм чинь. За дараагийнх дээр нь юу гарсан бэ гэхээр бүх зүйлээ өөрөө чинь бодсноор өөрөө угаасаа би заавал энэ зүйл хүрэх болно гэж тийм хүчтэй өөртөө хэлдэг, өөртөө бүр ингэж бараг амлалт өгдөг юм шиг тийм юм байна. Болох болно, өөрийнхөө чинь болох болно гэж шүү. За анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр 3 дугаар группийнхэн маань өөрийнхөө ажил, карьер, зорилго гэх мэт зүйлүүдэд хэд их анхаарч дотор хүнээ орхицсан байна гэдгийг хэлж шүү. Тэгэхээр зүрх сэтгэлээ бас жоохон эдээх хэрэгтэй. Мэдээж нэлийн логик ухаантай хүмүүс болохоор өөрийнхөө доторхоо зарим мэдхгүй яваад идэг гэж болох. Яг үндэ доторх хүн чинь бас өвдсөн байх шүү. Тиймээс өөртөө жоохон бидрүү хэлсэн те бидрүүн бол хүчилж сүнслэг байдал заавал орох ёстой гэж хэлээгүй. Баг зэрэг орох ёстой гэж хэлсэн сүнслэг байдлаа. За тэгээд кристал чулуун дээр юу гарсан бэ гэхээр мэдээж 3 дугаар группийнхэн маань мундаг юм чинь. Өнөөдрийг хүртэл өөрөө ямар мундаг байсан бэлээ, ямар гайхалтай байсан бэлээ, ямар зүйлийг бүтээсэн бэлээ, эргэж нэг сандаа эргэж санаад өөрийнхөө хийж бүтээсэн тэр бүх зүйлээ бодож өөртөө талархаарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн мессежээ дуусгая. Та нар тэгээд санал хүсэлтээ бичээрэй. Бүгдд нь 9-р сарда амар тайван сайн сайхан байх ерөөлийг дэвшүүлье.